1500 оны их үед одоогийн Хойд Америкийн асар том Амазон ширэнгөө ойдох мянган Майя омгийнхны нэг ойд ан ихээр иржээ. Тэр хэд Тапир гих Амазоны ширэнгөө ойд амьдардаг бодон гахаатай төстэй амьтныг ойд хөөсөөр модон занганд оруулаад барьж авч чаддаг. Энэ хэдийн гол ажил нь ойд ан хийх болохоор ангийн авах зангыг ёстой 9 журоор нь эвлүүлээд тавьчих юм аа. За манай хэд ямаа нэмэх халуун дээрээ гэдэг шиг тэр дор нь ангаа хаваа авцгаанаа. Энэ хүн бол омгийн ахлагч. Харин энэ омгийн ахлагчийн хүү Ирвсийн савар. Ирвсийн савар анчин залуустаа ангийн идэрхтнүүдийг нэг нэгээр нь хуваарлан өгөх ба тэр хэд ч омгийн ахлагчийнхаа үгээс их л хүндэтгэлтэйгээр авж байна. Энэ залуу энэ хэдтэй ан хийж дөнгөж эхэлж байгаа болохоор Шинков гэдэг дуудаа авчээ. Энэ Шинков саяхан их нэртэй болсон юм байна л да. Тэгсэн хатам ээж нь хурдан хүүтэй бол гэд шахаад болохгүй байгаа гинэ. Тэгээд манай хүн их нэртэйгээ хүүхэдтэй болох гэж зөндөө өвдсөн ч хүүхэдтэй болж чадахгүй асуудалтай байгаа юм байна. Тэгэхээр Ирвсийн савар Шинковт энэ та хоёрыг хурдан хүүхэдтэй болгоход сайн түүхийгээр нийтчих гэд ангийн амтныхаа засааг өгнө. Тэгсэн манай хүн хүүхэдтэй болж ивэл бусд нь яах вэ гэж бодсон уу яасан засааг нь түүхийгээр нь зажилтал яалтчгүй амар муухай амттай юм бэ шүү. Тэгсэн нөгөө хэд перхит линэлдэ явчин ямар ямаараа хүүхэдтэй болоход нь туслах вэ? Зүгээр л мань хүнийг Шинков болохоор нь дайж гинсэн л байгаа байхгүй юу? За ингээд манай тосгон руугаа буцаж явах үеэр өөр омгийнхан тэдний газар нутгаар явж гин шүү. Энэ үед ч угаасаа өөр омгийнхан нөгөө омгийнхоо газар нутагт хамаагүй явбал баг дайнч үсч болцшгүй эвгүй байсан юм шүү дээ. Тэгсэн тэдний омгийнхан дийлэнх нь хүүхэд хөгшид эмэгтэйчүүд байх ба их л турж ицээд зүдэрч яваа болтой. Омгийн ахлагч болтой мөг үстэй залуу. Бид нар танаа газар нутгаар зүгээр дайруу өнгөрж байгаамаа. Бид энд үлдэхгүй. Цаашаага явна гэж уучраа хэлэн гоохот омгийн ахлагч зөвшөөрөн ядарсан омгийнхныг зүгээр явуулна. Энэ омгийнхонд ямар нэг юм болж тэ гайгуулдаг байгаа да. Гэд Ирвсийн савар өчнөө бодол болон эхлэхэд аав нь түн тандан айх хэрэггүй хүмүн. Айдас бол яг л өвчин шиг тархдаг зүйл. Төрүүчийн омгийнхонд юу болсныг мэдэхгүй л байна л да. Гэхдээ миний хүү зөрөгтэй бай. Юунаас ч үтээ гэж хүүгээ зоригжуулна. Анчин залуус маань тосгонд босож ирсний дараа тусганы хүүхдүүд тэр эдийг дагажгүйгээл тосгоныхон ер нь л инээж ханайж тоглож наацсан шигээл цагийг тайван сайхан өнгөрөөж илөө. Тэгсэн нөгөө муу Шинкович нь хадам ээж нь хоргоос орл. Чи хүүхэдтэй болж чаддгүй арчаагүй муу амтан одоохоо ороод хүүхэд хийгээд энтерг загинсаар. Энийг нь ч тосгоныхон хошин шог үзэж байгаа юм шиг харж инээгээстэй. Барын савар эхнэр баг насны нэг хүүтэй ба эхнэр нь ч удахгүй төрөгдөг гэсэн том гизтэй байлаа. Манай хүн шинэ ангийн махаараа эхнэртэй шүл хийж өгчих санаатай. Орой болоход омгийн өгчүүд тэдэнд болсон явдал үлгэр зэргийг ярьж өгөх ба томчууд нь нэрмлээ угаад бүжгэлж наацсан шигээ шөнийг өнгөрүүлдэг. Тэгсэн үүр заах үеэр тэдний тосхны ойролцоо шал өөр омгийнхаа ирсэн омгийн ахлагч бүр толгойдоо ямар нэгэн амьтны бололтой гавал энэ төр зүүцэн их л сүртэй нөхдүүд манай хэдийн тосгон руу дайрах гад бэлдэж байна. Энэ нөхдүүд манай хэдийн тосгоныг сэмээрхэн бүсэлж ороод унтж байгаа хүмүүс рүү гинтэл дайрч хамаг юмыг галдан шатааж алж хятаж эхэлж байна. Эмэгтэйчүүдийг нь хүчиндэж хөгччүүдийн зэрлэгээр хөнөөж харин бие хаасаатай залуусыг нь боол олгохоор хүзэн олгоор нь олсоор уйна. Хаавчж манай Ирвсийн савар маань ихнэр хоёр хүүхдээ гялс авч яваад ойролцоогийнх хуучин худгийн нөхрөө олсоор буулгаж амждаг. Тэгсэн ажилтал нэг гүлисийн хурж ирээд манай үнийг алах гэж дайрахч эн чин Ирвсийн савар шүү дээ. Юу гэж л тийм амар дийлдэхв нудраал хайчна. Энэ нөхөн нилэн гүнзгий авирч гарах ямар ч боломжгүй байсан тул Ирвсийн савар өвмэн амчхаар эргэж ирээд гаргая гэж хэлээд омгийнхондоо туслахаар одноо. Тэгсэн дайсны омгийн нэг духан дээрээ нүчиг шивэстэй нөхөр омгийнхныг бүр тарчлан алж их л зугаацж байгаа болтой байдаг шүү. Энэ зөвүүн нөхрийг яршиг дуваа сохор гэж дуудчихъя. Манай хүн ч урлан дуваа сохортой барилцаж аваад ан маань үзэж гарнаа. Ирвсийн савар манай нөхрийг яг алтын даваан дээр дайсны омгийн ахлагч дайчин чон түүний хүзүүг олсоор осролж аваад газар унагадаг. Тэгсэн дуваа сохор муу золиг манай үнийг алах гэж оролдоход дайчин чон уурлан түүнийг боол болгохоор явуулна гэсэн тул алж чадаагүйдээ их л бухимдан жоохон үгчиг маяглаад эхэлдэг. Ирвсийн савар хүзүүнээсээ осрлуулсан аавыг хараад санаандгүй дуудчихнаа. Тэгсэн дуваа сохор манай хүнийг алж чадахгүй болохоор оронд нь аавынх нь хоолойг хэрчээд хайчна. Манай хүний нүдэнд өшөө хорслын гал ассан байна. Манай омгийн Шинковын эхнэрийг нүдэн дээр нь зодож хаяад зэрлэгээр хүчиндэг хөгөөд Шинков хатуу олсоор хүлээсэн байгаа болохоор дэмий орилгоос өөр юу ч хийж чадахгүй байна.
Ингээд манай эдийг хулсны мөчөнд бөөнөр нь оосорлож аваад ойн дундуур явцгаана. Тэгсэн өмнөх өдөр таарсан нөгөө ядруу омгийн залуучууд хүртэл эдэнд баригдсан байв. Энэхэд манай хүмүүсийг хэдэн өдрийн турш намаг гатлуулан явсаар хэд хоног хоолнд дотгой аман дээр тусал усч тавиагүй бас дээр нь шархцсан эдэн бусдыгаа чирээд эхэлдэг. Хавцал дээр явж байхдаа манай эдийн нэг нь яг хавцал руу унах гэсэн ч гэсэн бөөнөрөө хамаг хүчээрээ тэмцсээр нөгөөдийгөө татаад гаргаад ирлээ. Тэгсэн ч нөгөө мөн зэвүүн дуваа сохор чинь нөгөө хий чинь доромжилж яснаа хоолойг нь хэрчээд хавцлаас түлхчихдэг. Энэ үед дайчин чонуурлан олдсны хүмүүсийг дур мэдэн хавцлаас түлхлээ энтергээд дуваа сохрыг сайн загнаа. Болж моог. За ингээд дахин хэдэн өдөр явсаар хамаг модын тасцсан нүцгэн ойн цойрхоод ирэхэд нас орсон ээжигээ тэрэн уйлах бяцхан охин таардаг. Охины нүур амаар нь дүрэн идээтэй яр шиг зүйл туурсныг нь хараад дуваа сохор наад охин чинь өвчтөн bay шүү. Өөрсдөө ойртуулж болохгүй гэж бусдаа анхааруулнаа. Охин ойртох гэхэд саваагаар түлхэн ойртуулахгүй. Тэгтэл охин гинтэл шал өөрхөн шиг болсноо. Та нар утахгүй өгөх болноо. Үхэл та нар дээр ирж гин. Хар ирвсээс болгоомжил. Та нар ирвсийн уурыг хүргэсэн байна. Энтергээд яриад эхлэх үед нь ер нь л тухайн үед иймэрхүү ирээдүйд зөгнөл зэрэгт маяачууд их идэгдэг байсан болохоор охины үгэнд зарим нь итгэн жих үсэж байгаа нь илт харагддаг. Манай эд явсаар маяачуудын асар том хотын зах тэрлээ. Манай эд өмнө том хотод ирж байгаагүй болохоор иргэн тойрноо их л ажин алхацгаана. Тэгсэн тэнд байшин барилга асар ихээр хаасаагүй баригдчих ба. Барилгад ашигладаг цементийг байгалийн чулуунаас гарган авдаг жижиг үйлдвэр маягийн зүйлдер асар олон хүн ажиллаж байна. Ямар юмнийх нь хамгаалах хувц зэрэг байх вдэ. Чулууны шохоонуудад битүү хожигдсон хүмүүс өдөржин шохоогоор амьсгалан хамаг юм л хийж байгаа харагдана. Эхнээсээ зарим нь цусаар болжиж унаж өгцгээж шүү. Хотод ядуу зүдүү баян сатгалан 9 жорын хүмүүс л холгилдог явцгааж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх нь эрхэлж хулгай зэлгээ их хүмүүс ч их байна. Ингээд манай эдийг авч явсаар зорьсон газраа ирэх үед баахан бүсгүйчүүд гарч ирснээр манай эдийг хөлийн улнаас нь толгоо хүртэл нь битүү цэнхэр будгаар будчихлаа. Яах гэж байгаа юм бол доо гэсэн хан дээр нь цэнхэр будгаар будсан хүмүүсийн толгоог тасалж бурханд өргөл өгж байгааг дүрслэн зурсан байна. Эндээс харахад манай эдийг бурханд өргөл болгож тавих гэж байгаа нь энэ юм байна л да. Үргэлжлүүлэн алхасаар асар олон хүмүүс дундуур явах үед хүмүүс орилдон алга ташцгааж бүжиглэх нь бүжиглээд нэг том баяр болох нь үгэлтэй. Цаана нь асар том маяачуудын пирамид байрлсан байх бөгөөд өмнө тахил өргөсөн бололтой баахан хүмүүсийн толгойг аваачаад жадан зоогоо тавьсан байхыг хараад ирвсийн саврын дотор айц сураал явчнаа. Манай эдэг дагуулсан явсаар пирамидын орой дээр гарах үед тэнд нь 9 шидийн амтныг дүрсэлсэн хувц өмссөн шашны зан үйл хийдэг бололтой хүмүүс байна. Тэр дундаа хам ламбан бололтой нөхөр тэн цугласан хүмүүст хандан үг хэлж байна. Манай нутагт ган гачиг тохиож бид ургацаа алдаж ус мөрнүүд ширгэж байна. Бас манай хотод тахал өвчнж тэгдээд эхэллээ. Харин бид нарны бурхан тахил өргөл энэ бүх зовлон зүдгүүр биднээс салан одох болно. Гэхэд ард иргэд нь бүгд л уухаалan баярлцгаана. Ингээд тэдний нэгийг барьж аваад амьдаар нь зүрхийг нь суглах ба сугалсан зүрхээ бурханд тахил болгон тавьж байгааг нь харагдана. Тэгснээр толгойг нь тасдахад тасарсан толгой нь пирамидын уруу өнхрөөл явчихна. Тэгээд нэг нэгээрээ ээлжлэн тахил өргөсөөр ирвсийн саврын ээлж боллоо. Энэ үед харин маш сонь зүйл тохиож зөв зүгээрээс нь нар хэртэд явцдаг. Үүнийг харсан ард иргэд ч дув дугаалan гөлрөх ба нөгөө хамт ламбар нь хэлж байна. Энэ бол бурхны бидэнд өгч байгаа дохио. Бидний өргөсөн тахилаар бурхан хоол цаджээ гэхэд хүмүүс баярлал явчихна. Ингээд ашгүй ирвсийн савар за тэгээд манай хүнээс хойно байсан нөхдүүд бүгд л аврагдах нь гэтэл манай эдийг зүгээр явуулчихгүй нэг газар аваадснаа хамаг олс хүлээсийг нь тайлаад та зүгээр яв нутаг руугаа явцгаа. Гэхэд Шинков нэг залуугийн хамтаар шууд л гүйжирхнөө. Тэгсэн зэвүүн гарууд юг жил зүгээр явуулах вэ? Араас нь асар том чулуу жад энтер шидээд зарим нь бүр номсом харваад гэлдэг. Энэхэд ингэж зүгээр явуулах гэж байгаа юм шиг дүрсгээд зүхтж байгаа хүмүүсийг намнаж бахан ангадаг байгаа байхгүй юу? Шинковтай хамт гүйжсэн залуу чулуунд тархиа бязартал зохиулаад унаадаг хва Шинков гидсэндээ жадаар сөлбүүлээд унаад өглөө. Манай хүний ээлж боллоо. Уул нь энэ талбайгаар яаж игээд Google гарчвал бүх юм боломжтой санагдаад болдгоо. Угаасаа нөгөө нүхэнд үлдээсэн ихнэр дээрээ гялс очиж гарахгүй бол хоол ундгүй дээр нь жирэмсэн байгаа болохоор байж сууж чадахгүй манай хүн. Дан чигээрээ Google шууд оногдох юм байна гэж бодоод хамт гүүхэндээ зиг заг хэлбэрээр сөүлжлэн гүйцгээе.
гэж хэлээд гүйтэл нэрэл энэ хэдийн харамсан сумнууд нь ондгүй шүү. Тэгсэн даанч хамт гүйжсэн залуу тархиа цоо атгуулган өгөхэд манай хүн гидсэндээ нэвт зоолгуулад унаад өгнө. Шархтаа байгаа манай хүнийг гүйцээх гээд омгийн ахлагч дайчин чоны хүү гүйж ирээд яг цавчдгийн даваан дээр Шинков шархтаа ч гэсэн хөлөөс нь барьж аваад саатуулах үед энэ боломжийг ашиглаад манай хүн тэр нөхрийг дорхноо нэдлээ ичнэ. Өөрийн хайсан чулуу өөрийн толгойд ир гэж энэ шүү дээ. Шархтаа ч гэсэн гүрийгээд босч аваад цаашаага гүн өвсөн дундор ороод алга болоодглоо. Энэ бүхнийг харж зогссон дайсны омгийнхан бүр шок. Бодвол өмнө нь энэ талбайгаас амьд гарч ирсэн хүн байгаагүй юм шүү. Дайчин чонч хүрүүгээ гүн очтол өнөөх нь хамаг цусан садраад амьсгаа тавьж гин. Карма гэж инштэй хүмүн. Энэ бүхэнд уурсан дайчин чоно манай хүнийг заавал олж алахаар шийдэн цэргүүдээ аваад ардаас нь хөдөлдөг. Ядж яхад яасан ч хурдан гүцээдийн адуу малшгэл гүөх юм а. Манай хүн ой дунdur гүсээр л даан шархтайгаа болохоор тэднэр шиг хурдан гүйж чаддгүй. Нөгөөд нь гүйцч гээд болохгүй болохоор нэг мод руу авирж гараад нуухтал ашгүй нөгөө чи анзаарсангүй яваад өглөө. Тэгсэн эднэр бүр чоноо чон. Ийшээ яваагүй юм байна. Ямар ч уул мөр алга гэж хэлсэн аа. Дуваа сухрын нуруунд дээр нь цус туссан байхыг хараад модон дээр байсан байна. Гэдгийг мэдчихдэг байш үү зэвүүн гарууд. Манай хүн тэгсэн модны мөчр дээр нь хар 99-ийн зулцаг гарч ирсэн байхыг анзаарах ба. Ойд ямар нэг амтны зулцаг байвал яадаг вүлээ? Ээж нь ойрхон байдаг те. Манай хүн рүү архирсаар манай хүн сандарч исэн ч гэсэн хамаагүй хөдөлгөөн хийсэнгүй. Нөгөөд чинь буцаад явсан замаараа явж манай хүнийг хайгаа явж итэл. Тэдний нэг нь барын савар хар урдаараа гүйж яхахыг хараад бусдаа айлдаг. Ядж яхад цэнхэр будгаар будуулсан болохоор ой модон дотор ёстой ялгар шарагдаад хэцүү маа. Тэдний нэг нь манай хүнийг барьж авах гад хамаг ирчээрээ гүгээд яг барьж авдгийн даваан дээр манай хүний араас хар ирвэс хөөжсэнийг анзаарах ба яг энэ үедээ золгуугаар хар ирвэсэнд бариулаад нүүр нүдгөө уруулаад нам. Манай хүн өгчсэн чигтэл сум шиг үгээ явчлаа. Энэ үед дайсныхан хар ирвэсийг бөөндрөө нийлж арайч болсныхаа дараа нөгөө өвчтөе охины яриад байсан зөгнөл үнэн байсан биш үү? Энтергээд хоорондоо яриад эхэлдэг. Тэр хэдийг бүгдийг үхнэ гэж зөвгөнсөн байсан болохоор манай хүний араас явхаа болгох хоёроо байж итэл энийг сонссон дайчин ч ууралж битгий дэмэрцгээгээд тэр нөхрийг заавал олж ална гэд хүүгийнхөө өшөөг авах гээд бүр хорсчжээ. Өөрөө л ихсэн байж. Яг энэ үед барын саврын ихнэр хүүхэд хоёр нөгөө хүйтэн чигтээ нүхэндээ ёстой аргаа урж байна. Тэгсэн ячитал яг тэр нүхний ирмэг дээр хоёр сармагчин хоорондоо зодолж ирсэн. Нэг нь манай хоёрын нүх рүү унаад ороод ирлээ. Ядж яхад энэ сармагч нь Амазоны ширэнгөө ойд байдаг хамгийн том биетэй махаар хоолдог нэлээд эвгүй төрлийн сармагчин байлаа. Гэнт ухсыгээд манай хоёр руу дайрах гэж оролдоход ээж нь мотор цогсоор угаад сармагчин галж чадна. Дайсныхан манай хүнийг өдөр шөнөгүй мөшгөө явсаар л тэгээ явж итэл модон дээр манай хүний цэнхэр будаг болсон байхыг хараад бусдаа илжитэл хортомогоо гүрээнээс нь тас хасж орхино. Тэр дөрөөл би энэ мдэггүй болж бусд нь мань нөхрийг хаяад яваад өгнө. Энэ нэгтүүд араас нь мөшгсөөр байгаад ирвсийн саврын араас бараг дөхөөд ирлээ. Овоо гараад юм аа. Тэгснээ алхачаад юу гэдэм бүгдийн араас нь шидсэн арай онцсонгүй. Хамаг ирчээр гүсээр голын ирэг дээр ирээ хартал мангар том хөрхрөө байна. Иргэ арсан дайсныхан бараг л тулаа ирж шүү. Угаасаа үсрэхээс сонголт байгаагүй болохоор гүнзгий амьсгаа аваад тэр өндөр хөрхрөө рүү үсрээл орчино. Дайсныхан хөрхрөөнөөс үсэрсэн манай хүнийг чулуу мөргөж өгсөн байх гэж бодж итэл манай хүн ширхэг чарх аваагүй уснаас гараад ирнэ. Тэгснээ дайснуудад хандан энэ бол миний төрсэн газар. Миний ой. Би эндхийн бүх зүйлийг та нараас илүү мэднэ. Чаддсан бол намайг барьчих та нар гэж шарын малтахад өшөө орсолдоо баригдсан дайчин чон одоо бүгдээрээ араас нь үсэрнэ л гэж авж байна. Ийшээ өсрүүл маньхэд амьд гарахгүй гэж нэг нь хэлэхэд тэр нөхрийг юу ч удалгүй утгаснаа хөрхрөө рүү төлөвчүүл яах вэ? Ийм л зэрлэг нөхөр байна шүү дээ. За ингээ аргагүй байдалд орсон цэргүүд нь нэг нэгээрээ өндөр хөрхрөө рүү үсэрж эхлэх ба азгуунууд нь үсэрж явахдаа чулуу мөргөж үгцгээж байна. Энэ бүх зүйлийг мэдэн энтергээд нилээн томорч исэн манай барын савар нилээн өтгөн намг руу анзааралгүй яв орчноо. Тэгээ тэндээ баг жив жүхэнгээ алдж байна. Бөөн юм болж арай гэж гарч ирэх ба энэ үедээ ард үлдсэн ихнэр үгтэй бодон юунаас ч битээ зөрөгтэй бай гэсэн аавынхаа үгийг санан хүч урах шиг болдог. Дайсны омгийнхан манай хүний араас гүйцээ ирэх үед барын савар битүү шаврын тужигдсан мангар том навчинд ямар нэгэн зүйл бооцсон барьцсан зогсож байна. Нөгөө үед энэ удаа юу юм бол доо гэд гайхсан байдалтай байж идэл нөгөө навчаа шийтгэхэд дотор нь Амазоны аврах зөвгийн үр байлаа.
баахан зүгийн гарч ирээд тэр эдийг хатгаад ёстой божигнуулж байна. Энэ хооронд манай хүн цаашгүй явсаар Амазоны ойд байдаг хортой мэлхийг барьж аваад модны мөчрүүдийг сум шиг эрэлж агаад мэлхий арьсан дүрэн хорыг шингээж авдаг. Тэгээд дайсны омгийнхныг хүлээж агаад хоёр дайчных нь хүзүүг хортой сумнуудаараа зоож орхино. Энэ хорн хүний биеийг тэр дор нь мэдээг үжүүлж үхэлдэг болохоор тэр дороо муухай орилол газар унаад чад. Бусдад нь орилохыг сонссон дуваа сохор буцаад очиод хартал хоёр нь газар унаад өгцөн барын савар муухай арцсан зогсож байна. Мань хоёр киноны ихэнд гүйцэж чадаагүй тулаана энд гүйцэх нь тодорхой боллоо. Барын саварч аавынхаа өшөөг энээс авах ёстой болохоор шууд л эр хүн шиг үзгээр шийдэн хоёр талаас хар хурдаараа довтлохва. Дуваа сохор сүхээрээ завчих гэж оролдоход манай хүн бултаад газар бах жижигхэн сүхийг аваад төрүүлж хүзүүгийн тастай хөнөөж чаддаг. Их олон хүний зовлон зүдгүүрээр дайжигнаад байсан юм даанч. Карма гэж юм штэ. Энэ үед асар хүчтэй бороо орж бараг л хувингаар цутгаж байгаа юм шиг ороод эхэллээ. Нөгөө нүхэнд байгаа хоёр маань бүр баларх нэ. Нүхэн асар хурдан усаар дүрээд удахгүй живлээ энэ хоёр. Энэ үед ачитал барын саврын ихнэр гинтэлд огоороо усаалдан төрөг шинжтэй болоод явчлаа. Одоо нөгөө дайчин чонч нь хоёрхан цэргийнхаа хамт үлдсэн байсан ч барын саврын араас тасралтгүй үлдсээр байгаад гүйцэж аваад бас ч гэж омгийн ахлагч гэсэндээ овоосан харах юм аа. Манай хүний нуруугаар нэвцэлбэл авлаа. Хэдий нурундаа хүн чарах авсан ч босоод ирснийг нь харсан дайчин чон одоо чамайг нэг мөр дуусгачих л да. Гэд сүхээ бариад хамаг ураа гарган орилоо дартал. Киноны ихэнд ан ихтэй ашиглаж исэн модон авханд нь нэвцэлбүүлээд чад. Энэ бол миний өө гэж анхааруулсан штэ. Одоо яах вэ? Дайчин чоны хоёр цэрэг манай хүнийг бас зүгээр орхихгүй. Илдэг хүн явсаар мань 3 далайн ирэг дээр тулж ирдэл баахан зав үлгэлсэн Европууд буу шидэм Христийн загалмай энтрэ агсцсан ирж яваад дүрс харагддаг. Амьдралдаа анх удаа Тесор төрлийн арьстай хүн маш том зав харсан дайсны хоёр шоконд ороод юу манай хүнтэй мантай гүличнөө бүр. Энэ завшааныг ашиглаад манай хүн Сэмэрхэнгүүгээ явчихна. Ингээд одоо бүр хамаг хурдаараа гүйсээр ашгүй эхнэр хүү хоёр дээрээ иртэл хоёулаа биш гуруулаа болсон байлаа. Живхээс өмнө эхнэр хоёр хүүхдээ уснаас татж гаргаж амжихва хэдэн өдрийн дараа ойн захад явж агаад Европуудын саяхан ирсэн маш том үлгүүдийг харахад эхнэр нь тэднэртэй очиж уулзах уу яах вэ? Гэхэд манай хүн дургуутсан дэми явахаа л гэж байна. Энэ цагаас эхлээд Өмнөд Америкийн Амазоны ширэнгөөд Майя омгийнхан хоорондоо дайсагнах биш бүр илүү хамаагүй хүчтэй дайсантай болсон нь энэ байлаа.